Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шинээр хэрхэн улсын бүртгэл бүртгүүлэх вэ? Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг үүсгэн байгуулахдаа хамгийн түрүүнд оноос нь нэрээ баталгаажуулсан байх шаардлагатай. Оноос нь нэрийг баталгаажуулахдаа ийм Монголиа цахим системээр эсвэл дүүрэг нэг цэгийн үйлчилгээнд иргэн хандаж нэрийн баталгаажуулалтаа авах боломжтой. Компанийг хуулийн этгээдийн оноос нь нэрийг компанийг үүсгэн байгуулагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хандан нэрийг бол баталгаажуулна. За ингээд баталгаажуулсан нэрийн хуудасаа өөрийн аль нэг дурын арилжааны банкнд хандан төр дансыг бол нийлэх ёстой. За ингээд төр дансаа нийлгчээд манай бүртгэлийн цахим систем болох бүртгэл.gov.cg-ийн сайтаар ороод гадаадын хөрөнгө оруулалтын компанийг шинээр үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт гэдэг байгаа. Түүний дагуу материалаа баримтчгийг бүрдүүлээд гадаадын хөрөнгө оруулалтын нэг цэгийн үйлчилгээнд хандан улсын бүртгэл бүртгүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад анхаарах хамгийн чухал шалгуур үзүүлэлт бол хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1-5 заасны дагуу тухайн хуулийн этгээдийн 25 ба түүнээс дээш хувийг гадаадын иргэн хуулийн этгээд эзэмшиж байгаа тохиолдолд $100,000 Америк болон түүнээс дээш хөрөнгийг байршуулсан байх шаардлагатай. Энэ нь бол хөрөнгө оруулалтыг нотлох хэлбэр нь хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөгч журмын 6-гийн 3-ын 4-т заасны дагуу хэлбэрүүдээр хөрөнгө оруулалтаа бол нотлно. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг үүсгэн байгуулах баримтчиг нь хэрвээ гадаад улсад үйлдэгдсэн болвол мөн яг манай энэ хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл журмын журамт заасны дагуу гадаад улсад үйлдэгдсэн баримт бичих нь тухайн улстай апостил эсвэл тухайн улсынхаа нотариат нэг бол Монгол улсын элчин сайдын яам болон консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр баталгаажуулсан байх шаардлагатай. За гадаадын хөрөнгө оруулалттай компанийг шинээр үүсгэн байгуулахад бол ажлын 5 хоногийн дотор бүртгэнэ. Түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг ажлын 10 хоногийн дотор улсын бүртгэлд бол бүртгүүлнэ. За гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой зөвлөгөө мэдээллийг 1818-ээр болон 77 тэгдэг 1717 утасны дугаараар хандан зөвлөгөө мэдээллийг бол авах боломжтой. За гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт тухайн хуулийн этгээдийн шийдвэр тогтоогол гарснаас хойш ажлын 15 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ гэд манай мөн энэ журам болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд заасан байгаа.